За бүтний өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн сэдэв маань эрчим хүчний гэрчилгээ буюу энерги пас гэсэн сэдэв байгаа. Энэ удаагийн бичлэг маань модуль 1-ийн маань хамгийн сүүлийн бичлэг байгаа. За бид эрчим хүчний суур үр ашгийг ногоон байгууламжийн дизайн, үнэлгээний хэрэгсэл болох Edge софтвертэй харьцуулах талаар авч үзсэн бол одоо барилга байгууламжийн эрчим хүчний шошго буюу үнэлгээний хуудсанд анхаарлаа хандуулна. За дээрх үнэлгээний хуудсууд харагдаж байна. За үүнд барилга байгууламжийн зах зээл дээр одоо зориулж эрчим хүчний хэд хэдэн шошго байдаг. Маш олон эдийн засагт эрчим хүчний шошгыг заавал хэрэглэх шаардлагатай байдаг. Энэ нь боломжит үйл хөдлөх хөрөнгө эзэмшигч, худалдан авагч эсвэл түрээслэгчийн хувьд эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлт гэсэн байна. За цаашлбал засгийн газрууд барилгын эрчим хүчний хэмнэлт гүйцэтгэлийг сонирхож байна. Энд одоо зах зээл дээрх цөөн хэдэн системийг одоо харж байна. Эрчим хүчний хэмнэлтээ одоо үнэлгээтэй одоо Их Британий үнэлгээний хуудсыг харж байна. Үнэлгээний шошгыг. За мөн Герман улсын Energieausweis буюу эрчим хүчний үнэмлэх харж байна. Байгуул энэхүү зурган дээр Америк улсын гэрийн гүйцэтгэлийн одоо үнэлгээний гэрийн гүйцэтгэлийн шошгыг харж байна. За мөн энэхүү зурган дээр одоо Ирландын барилгын эрчим хүчний үнэлгээ гэсэн хуудас харагдаж байна. За эрчим хүчний үнэлгээг харахад мэргэжилтэн байх албагүй тул янз бүрийн барилгуудын гүйцэтгэлийн чанарыг харьцуулах боломжийг олгодог чанарын шошго юм аа. Үүнийг ойлгох ёстой гол үр дүн бол эрчим хүчний гарлын индекс юм. Энэ нь барилга байгууламжийг засварлахад шаардлагатай эрчим хүчийг тооцоолдог ба урьдчилан тооцоолсон тооцооны аргыг ашигладаг. Үр дүн нь А-гаас одоо I хооронд хэлбэлзэж буй электрон хэрэгсэлтэй адил үсгийн ангиллын систем ашиглан илэрхийлэгдэнэ гэсэн байна. За зах зээл дээр одоогоор хоёр хувилбар байна. Нэг нь хэмжигдэхүүнээр эрчим хүчний хэрэглээг илтгэн үүнийг ихэвчлэн одоо байгаа барилгуудад ашигладаг. Нөгөө хувилбар бол шинэ буюу шинжлэгдсэн барилгуудын идэвхтэй эрэлтийг тооцоолох юм аа гэсэн байна. За Монголд хараахан албан ёсны эрчим хүчний үнэлэх байдаггүй гэсэн хэдий ч энэ чиглэлээр хамтран ажилладаг хэд хэдэн түншүүд байдаг. За Монголын шинжлэх ухаан технологийн их сургууль, за Германы олон улсын хамтын ажиллагаан нэгэн төсөл болох эрчим хүчний хэмнэлт төсөл байгаа. За Edge софтвер, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, олон улсын санхүүгийн корпорац, түнчлэн тогтвортой буюу Эко банкны хөтөлбөртэй ариг хас банкуд засгийн газрын талаас одоо нийслэлийн засаг даргын тамгын газар эрчим хүчний зохицуулах хороо ЛЯП буюу одоо орон нутгийн эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн за мөн НАМА төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй одоо төсөл юм аа. За үүн дээр энэхүү шошго нь за жишээгээр харуулсан байгаа. Энэхүү үнэлгээний альбан бус одоо манай төслийн мэргэжилтэн түүний гаргасан хувилбар. За үүнд хэмжээ болон
цэвэр шалны талбайн байршил, зэрэг барилгын мэдээлэл, барилгын эрчим хүчний эрэлт буюу хэрэглээг гаран харуулсан байгаа. За А-гийн ард 2 одоо нэмэх байгаа. Өмнө нь болохоор энэхүү үнэлгээний хэсэгт нь одоо пассив хаусing жишээг харуулж байна. За энэ нөхцөлд одоо барилгын хувьд бид жилд 85 тооцоолол 85 кВт цаг метр квадратаар үнэлгээтэй байдаг. За энд барилгад стандарт хэмжээний жилд 328 кВт цаг метр квадрат байх болно гэсэн байна. За энэ нь болохоор шар дээр D дээр харагдаж үнэлгээ болж байна. Одоо D-ийн үнэлгээ болж байгааг харуулж байгаа. За мөн одоо дулааны хэрэгцээ метр квадрат ба жилийн хэрэглээний хэмжээ барилгын халаалтын хүчин чиглэлээс доогуур байна гэсэн байна. За зөвхөн мэргэсэн одоо эрчим хүчний аудитор эсвэл эрчим хүчний зөвлөх нь одоо өгөгдлийг цуглуулж болно. Мэдээлэл нь бидний сэдв 2, 3, 4 дээр үндэслэн 4-р сэдвийн гол дулааны алдагдал, жишээ нь 13 дээр дулааны алдагдал ба дулааны ялгарал, барилгын одоо чиглэл, ханны тооцоо гэх мэтийг харах боломжтой. За нүүрс хүчлийн хийн тооцооллын хувьд эрчим хүчний эрэлт нь суур үзүүлэлт бөгөөд мэдээж халаалт, цахилгаан одоо баялаг гэх мэт анхдагч энергийн их үүсвэр болно. За энэхүү өмнөх хуудсан дээр одоо нүүрс хүчлийн хийг харуулсан баг одоо харагдаж байна. За та бүхэндээ одоо баяр хүргэе. Энэ хүртэл амжилттай явж ирсэнд. За энэхүү модуль 1-ийн энэ эрчим хүчний одоо хэмнэлт төслийн барилга байгууламж дахь эрчим хүчний одоо үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн онлайн сургалт та бүхэндээ дахин баяр хүргье. За бидний одоо барилга дээрх одоо үнэлгээний практик ээж системийн ашиглан салбаруудыг одоо группээр ажилуулах за энэ мэдээж COVID-19 нөхцөл байдлаас шалтгаална. Дээр дурдсан практик хийх эсвэл онлайнаар хийх үгүй нь одоо COVID-аас шалтгаалах байгаа. За үүнд янз бүрийн салбар хэлцээс 4-ээс одоо 6 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг нэгтгэн олон талт барилгын үнэлгээ хийхээр төлөвлөж байгаа. За одоо энд хүртэл бидэнтэй хамт одоо онлайн сургалтанд маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бидний сургалтыг энэ хүртэл бидний сургалттай хамт энэ хүртэл хамт явж ирсэн та бүхэндээ маш их талархлаа гэдгийг хувийн зүгээс бас илж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.